Хай. Тэрийг хараа. Ширээн дээр гоё юм байна. Дотор нь юу ааг мэдгүй ч гэсэн ямар ч гэсэн миний Валентины бэлэг бах. Юу вэ гэхлээр өнөөдөр бэлгийн тооллын 7 сарын 7 Чиши буюу Хятадуудын хайрын өдөр байхгүй юу? Өмнөх жилүүдэд яг энэ Хятадын Валентинаар нөхөр маань надад ерөөсөө бэлэг өгч өгөөгүй байхаа. Эсвэл өгчээсэн болов уу? За ямар ч гэсэн би бэлэгтэй гэдгийг мдэггүй, өөрт нь бэлэг бэлдээгүй. Гэхдээ би ер нь нэг цаг авч өгье гэж бодоод исэн. Яагаад гэвэл өөрийнхөө нэг цагийг дээр далайд усанд хийгээд тэр нь юу ч үлээ шатцсан гэд. Тэгээд засварлагдахгүй гэж хэлжсэн. Би тэгээд дараа сарынхан цалинг буухлаар нэг цаг авч өгье гэж бодчихсон гэж юу. Йоо гэхдээ яагаад ийм мөнгө сонгочдөг вэ наа? Би өгнөх ийм мөнгө хэрэглэдэггүй шүү дээ. Гэхдээ одоо тэг яа гэх үгүй. Одоо би ийм уралтай байл илүү таалагдах юм билгүй ч гэх шиг ёо. Дараа өөртөө хамт гарахтаа энэ үгээр бодож яхаас. Гэхдээ ямар ч гэсэн нэг сонирхогдоод байгаа үстэй. Нэг зөхгүй байгаа юм шиг, жоохон оварчууч юм шиг би баг 30 настай хүн шиг харагдаж байна гэж юу. Хотлаа. Бараг за бараг гэж нас зааж хэлэхэ боллоо. Айгу бол хүмүүс гомд чинь. Хятадууд өнөөдрийн бэлгийн тооллын 7 сарын 7-ны хайрын өдрөөс гадна бас 5 сарын 20 хайрын өдөр гэж тэмдэглэдэг. Бас тэгээ олон улсынхаараа 2 сарын 14-ний Валентиныг бас тэмдэглэдэг. Гэхдээ бас нэг амар зүртэй цар хүрээтэй тэмдэглэдэг юм уу? Ер нь хоорондоо яг харьцуулбал өнөөдрийн хайрын өдөр бол хамгийн том нь яг Хятадын албан ёсных гэж явагддгийг. 5 сарын 20-ны хайрын баяр нь болохоор одоо 5 сарын 20 гэдгийг Хятадууд Warling гэдэг баггүй юу? Тэр нь болохоор wine гэсэн би чам тайртай гэдэг үгнээс дуудлага тгүүлээд интернет орчинд одоо илүү хэрэглээд сурцсан. Тийм болохоор илүү юм сүүлийн үеийн баяр гэх юм уу? Тэгэхээс биш яг үн нэртнээсээ бол өнөөдрийн хайрын баярыг тэмдэглэдэг. За тэгээ түүх домгоно гэвэл за амар сонь за би заавал ярьж өгөх ёстой юм байна. Яагаад гэвэл энэ домгоно Монгол ардын үлгэр домогтой айгуу төстэй. Би бол багада яг энэ үлгэрийг Монгол ардын үлгэр домог тууж үлгэрүүд гэсэн номнуудаас бол зөндөө уншиж байсан. За юу юм бэ тэгээд гэж юу. За яри. Эртүртийн цагт Тэнгэрийн хаан 7 үзэсгэлэнтэй охинтой байж л дээ. Тэгээд тэд нар нь дэлхий дээр бууж ирээд усанд орчоод буцаад нисээд явцдаг. За тэгээд яг тэр үед үхэрчин хүү дэлхий дээр амьдардаг байсан байгаа юм. Тэгээд тэр үхэрчин хүү болохоор ядуу амьдралтай. Тэгээд ганц том үхэртэй. Тэгээд түүнийгээ сааж аж төрдөг байж л дээ. Тэгсэн чинь тэдний тэр үхэр нь бас энгийн үхэр биш. Бас Тэнгэрийн алтан үхэр байж л дээ. Тэгээд нэг өдөр өнөөх үхэр нь хүүд хэлж л дээ. Тэнгэрийн хааны 7 охин газарт бууж ирээд усанд ордог. Бүгдээрээ үзэсгэлэнтэй сайхан охтууд байдаг. Гэтэ хамгийн бага нь хамгийн хөөрхөн нь. Тийм болохоор чи тэд нарыг усанд орж явах үед тэр бага охиныхон хувцсыг аваад нуучих. Тэгээд хувцсгүй юм чинь тэр буцаж Тэнгэрийн ордон руугаа нисээд очиж чадахгүй. Чи тэгээд тэрнтэй ажиргалтай сайхан амьдр гэж тэгдэг байхгүй юу? Тэгсэн чинь хүүчтэй үгийн сонсоод яг хэлснийхэн дагуу хийдгийг. За тэгээд нөө хувцсгүй болохоор нис чадаагүй хамгийн бага охин нь тэгээд тэр хурчин хүүтэй гэрлээд газарт амьдраад үр хүүхдтэй болоод сайхан амьдарч идэг байхгүй юу? Тэгсэн чинь хаан тэрийг мэдчихдэг. Тэгэд нэг удаа үхэрчин хүү үхрэндээ явсны дараа хаан нь амар уурлаад цэрэг томлоод охиныгоо тэнгэр рүү эргээд аваад явчихдаг. Тэгэд нөгөө үхэрчин хүү гэртээ ирсэн чинь эхнэр нь байхгүй. Тэгээд яайдаг гашуудад үлээд үчээсэн чинь нөгөө нэг үхэр нь за би одоо ингээд бас насан өндөр болоод одоо ингээд нас барах гэж байна, өөхөх гэж байна. Тэгээд миний бие маань тэнгэр рүү эргээд явах ёстой байд юм аа. Намайг үхсний дараа чи миний арьсан доор ороод өвтчих. Тэгэд надтай хамт тэнгэр рүү очиод эхнэрээ олж ав гэд тэгдэг байхгүй юу? Тэгэд нөгөө хүүчтэй хэлсэн ёсоор нь тэнгэр рүү очичтэй. Тэгээд Тэнгэрийн хааны ордон дотроос эхнэрээ олж аваад хамтдаа цугтжсэн чинь Тэнгэрийн хаан хараад маш их хилэгнэн уурлаад тэгээд нөгөө шидэт саваагаараа тэр хоёрыг салах гад дундуур нэм маш урт гол үсгчт юм байл та. Тэгээд тэр хоёрыг болохоор тэр голын наан цаана од болгоод хувирахчтیں۔ За тэгээд энэ хоёрын түүхийг сонссон аратан живүртэн ан амтан хүн төрлөختөн маш ингэж гашуудаж энэ хоёрыг уулзуулах юмсан гэдэг хүслээр
жил бүрийн бэлгийн тоотлын 7 сарын 7-ны үеэр шувуу хайнууд одоо тэр гол дээр гүүр болж хэвтэж байгаад тэр хоёрыг уулзуулдаг гэж ярилцдаг. За энэ нь болохоор жил бүрийн одоо энэ бэлгийн тоотлын 7 сарын 7-ны өдрөөр энэ хоёр од нь хамгийн ойрхон ингэж төхөж очиж уулздаг ийм хоёр од байд юм байна. Тэгээ тэр хоёрыг тусгаарласан тэр гол нь бол одоо Тэнгэрийн заадас сүүн зам болсон гэж ярьдаг. Тэгэхээр бас хөөрхөн домогтой байгааз. Үгүй би яг тийм хүртэл болмоор байна гэж өг. Би ч бас гэж юмгээд. Гэхдээ энэ үлэрийг бас өмнө нь сонсч байсан, уншиж байсан. Одоо миний үеийнх нь л бах та. 90-ад оныхан. Ер нь их байгаа хаа. Гэхдээ яг Хятадд бас энэ домог яригддаг гэдгийг л мэдээгүйсэн баг. Ер нь гэхдээ ингээд анзаараад тахлаар Монгол ардын үлгэр домгууд бас Хятад дээр байдаг, давхцдаг. Одоо жишээ нь эрхэм мэргэн харуулж байна. Гэхдээ Хятадын нэг тэр нь болохоор Хөөви гээд нэг баатар үдийн тэр нь болохоор 7 нар гараагүй 10 нар гарсан. Тэгээд нэг төгсгөлдөө эрхэм мэргэн харуулж болохоор алаг даагуулаад хувирчдээ штэ. Тэр Хөөви нь болохоор тэгдгүй. Зүгээр баатар болол үлдчихдэг. Тэгээд бас нэг хөр хөвлөр өгдөө штэ. Үгүй гэж хэлдэггүй хаанаас нэг 3 сахилгагүй юм үгүй гэж хэлүүлэх гээд тэгээд эцэстээ өөртөө нөө шанган хорхой төөлөөр нэг нь юу болчдөг лээ. За мэдгүй нэг хорхойнууд болоод хувирчдаг нэг үлгэр байдэн шүү дээ. Тэрийг би бас Хятад домог гэд Хятад номон дээрээс уншижсэн. За өнөөдөр би угаасаа бэлэг бэлдээг болохоор нөхөрт за Хятадуудын хайрын баяр биднэрт ямар хамаатай ингэ хэлчихье гэж юу. За муухай штэ ядаж дуртай цай өнгө хийчлээ. За бай бай.